Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн гэр бүлийн тухай хууль, шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын 2026 оны 6 сарын 18-19-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хороо 2026 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.9%-аар дэмжсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Гэр бүлийн тухай хууль, шинжилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.